бурхан болцоо. Нэг нь гараад ой гарантай болоод өнгөрсөн, нэг нь 3 нас өрөөдсөн, нэг нь дүнгиж эмнэлгээс төрөөд эмнэлэгтээ өнгөрсөн. Ингээд би 7 турсан одоо 4 үл эмнэлэгтэй. Авир Мэдгуйн гэргийг Чагнаад оржийн лавг дулам гэдэг. Тэд тоонот гэрт толгой холбоод 42 жил өнгөрчээ. Хагас 100 жилийн турш бие биедээ түшиг болсон хоёр буурал амьдралд хөлөө олох гэж баггүй зовлон амсаж байсан түүхтэй. Өр хүүхдээ өмнөө оруулж мөнхийн ус уулгана гэдэг эцэгхийн хувьд энэ насны хамгийн их гаслан юм. 3 сайхан үрээн алдсан Авир Мэдгуй одоогоос 6 жилийн өмнө буюу 2014 онд хүн дээр өвдөжээ. $2014 онд харавсан. 2014 онд. Тэгээ харавчаа бүр юу яж яхад нь тэгтэл хүн боддгол юм билий. Ижин төрснүүд нэг амьд байхад нэг залуу байхад нь уулж уусчихгүй яав да. Хүний гарт орох нь тэг бодож ирсэн. Тэгээ манай өвгөө харин дороо сэргсэн. Би чинь чи өөрөө заримдаа эндээ сольвчл бол байдаг хүн л дээ. Тэгэл өвчний адар тий болох юм да. Өвгнийг аль болохоор соглоо байлахаас. Тэгээ одоо манай өвгөн бол яг ба надад одоо нүүр сурвалж өгчөөл энэ хоёроо хооронд алхаад. Аяг цагаа хувааж угаал тэгэл гэж юм да. Нартын тоосыг 61 жил хөдөлгөхдөө сайн муу, сайхан муухай амьдралыг туулсаар иржээ. Энэ үед өсч өндийсэн эдэрхэн залуу насаан эрх зүйлэн бодож, түүнээс санаанд хамгийн тодор үлдсэн төрсөн ээж, эгч, дүү нарыгаан олж уулзахаар сүүлийн жилүүдэд эрчимтэй хайж эхэлсэн байна. Таны төрөвцөн амьдралын эхлэл хизээ тавигдсан юм? Тэгээ цаанд бидрээ 7 он жил. 1929 онд. Тий. За. Тэгээд манай төрсөн энэ манай өргөлжийг та энэ хөвгтөө аваа өргөж яваа гэсэн байхгүй. Тэгээд манай ичи тэгсэн. Би ахгүй. Манай ичээс 12 хөвгт тараад 3 бай. Тэгээд би 3 хөвгт өөрийнхөө хөвгтийг хаад өгч танаа хөвгтийг ахгүй чадахгүй одоо би танаа хөвгтийг аргатаад нь гэж заавал байна. Тэгээд одоо айдаач давидгүй. гэдэг. Тэд үнтэй ч айдээ наа айдээ. Авир мэд Эренчин дав гэдэг айлд үржлэгдэхдээ Должингийн бат тогтох гэдэг нэртэй байсан. Түүнд нутгийн улсууд түүний төрсөн ижи Должингойн тухай ярихдаа хүний ганц охин зутруухан амьдралтай өрх толгойсон бүсгүй байсан гэдгийг хэлж дуулгаж байсан. Яддаг хүн байсан одоо бодоод их унхасархаа гэтээсэн гэж би энэ хэвтрээд онцчихгүй дэвд дуудаад манай дэвд дуудаад зүсч цааш өгдөг яагаад вэ? Та хаяга дээлсэн гоорсогч хазгаа голгайч. Тэгээд өргөсөн тэгээд манай дөрөвдүн өдөржин хоёр онцгой гэж би. За. Тэгээд манай бас нөгөөд хэрэггүй үгтэхгүй. Тэгээд бас үтүцэхгүй. Эмчилээд гоо эрүүл хөвгтүүд надад яасан бэ? Талхайтай муугтай гэж. Тэгээд хатан гэртээ унцчихгүй. Хаалгаас голгараад өргөсөн таа. Хаяа дээлсэн гоорс. Скорее. Тэгээд онтнаас. Тэр сэбрүүд өгдөг. Цаард. Өөрийн зурсан зураг төөрөг тавилангаар амьдарчваа энэрийн цээжинд хизээ нэгэн өдөр төрсөн гэр бүлтэйгэн уулзна гэсэн
сайхан бодол бий. Сэтгэлийн шаналл, шөнийн зүүд болсон тэрл төрсөн гэр бүл нь хаана хэрхэн амьдарч байгааг хинж таашгүй. Авирмитгой үргэлж дотроо тэдний тухай бодож уй уй чимээгүйхэн дуугаан хураан санаашран суудаг. Аргагүй зү. Түүний энэ сэтгэлийн зовлон хань лавгдулм нь хамгийн ихээр ойлгосоор өдийг хүрчээ. 40 гаруй жил хандлахтаа таны ань бол төрсөн гэр бүл гэж хүн хаана байгаа ол гэдэг маш их сэтгэлийн зовлонтой явсан байгаа. За тэр тусмаа эр хүн гэдэг ил нулимсан гаргадаггүй дотгошоо хүмүүжж идэг. Цагаан сар баяр ёслоор таны ах トゥ нар ирэхээр давчддаг л байсан баг. Тэ энийг бол хүн өөрөө их тайван тийм сайхан сэтгэлтэй болгоор тэгж нэг ил гаргаж чадахгүй тэрийг ямар ч байсан ямар ч өвчин зовлон дээр миний тал дээр нь болохоос өөрийн талд нь тэр нэгэн нэг юм байхгүй болохоор хэцүү л байдаг байсан баг. Хүн бол ямар өвгөнийхөө дотор хоош. Гэхдээ юм бол эвгүй байдаг баг. Сэтгэл нь их тавгүй байгаа шиг санагддаг байсан. яг энэ түүхийг сонсоод танд амаргүй байсан бах. Гэтэ энэ талаар мэдээд ижидээ гомдчихсон уу та? Төсөйтэй гомдоод байгаа хөтэй. Хандлын эцтэйгээс явуулдаг юм дэгдээс. Тэгчигээ даажуулдаг. Тэг наймарч юм нөхөдөөс шүү. Тавахчих. Хүний сэтгэл гэдэг их хэмзэгхэн ганц үгэнд жигүүр урган нисэж, хүүхэд шиг хөөрч, хөгшөж шиг баярлдаг. Авирмитгой гэр бүлийнхэн нь тавилан нэвтрүүлэгт хандсныг тэр мэдээд сэтгэл нь ихэд баясжээ. Түүний хувьд төрсөн гэр бүл болох ээж, эгч нарынхаа талаар мэдэх мэдээлэл хомс. Төрсөн эгчийнхэн хувьд 1950-аас 53 оны хүн байх магадлалтай гэдгийг л дуулгаж байгаа юм. Харамсалтай нь нэр усныхын тухай мэдэх зүйл энэ хүнд үгүй. Авирмитгой 59 оных гэхээр 7 настай ихч байсан гэхээр за тэр ихч тэгэхээр за 51-ээс 53 оны хооронд бүсгүй байж таарна. Тэгэхээр таны одоо ханы төрсөн гэж 30-од оны хүн болж таарах гэдэг байна да янз нь 1930-од оны хүн болж таарах нь 30-од оны одоо байвал одоо 80 гарсан гөгшин байх дэвлүүд гсэн байх гэж боддог юм. Одоо 9 минут байгаа хэсэг нь ол эргэлзээд юм да янз нь. Тэгээд ямар ч нөө тэр энэгээд бичиг баримт гаргаад өгөх юм байхгүй. Тим зураг байна, энэ зураг байна гэд үзүүлэх юм байхгүй. Тийм л болчиход байгаа юм да. Манай одоо тэгэхээр бидэнд өгөх мэдээлэл бол Должин гэдэг нэр л ах шиг байна тий. Должин гэдэг л нэр байгаа. Өшөө юм бол юу ч баг. Тийм төрсний гэрчлэгийн дээр Должингой аль нутгийн хүн гэлээ? 30 гих. Өөр хангаа хүн болж таарах. Өөр хангаа 30 сум гэж юу дээ. Авирмитгой одоо Должингой 2 дахь хүүхэд болж таарж байна гэсэн үг юм уу? Тийм л юм шиг байгаа. Эний яриагаар бол өөр нь ярьжсэн яриагаар бол 2 дахь хүүхэд нь. Арай тайсан Должин гэдэг төрсөн. Миний ээж хэмтэлтэй юу босцоохоо зэрэг өгөөсөндөө тэгээ төсөөдтэй гомдгүй өсөж өсөйдих барилживтэй ба одоо би төсөө хичээнд атоосыг зүтээ ми хүснүүл хэлээ. 1959 оны 3 дугаар сарын 15-нд Доломсрөнгийн Должин анхны хүүгээ өлгийдэн авсан өдөр. Энэ өдөр төрсөн хүүгэн нутгийн хаан Эренчин давг химэх хүний голомтыг сахиулахаар төрсөн нутаг уул усандан даатхан үлдээж өөрөө Өвөрхангай аймгийн хар хорин сумыг том охины хамт зорьсон байна. Тэгвэл төрсөн нутагтаа үлдсэн хүү бүтэн жарны дараа буянтай буурал ижий төрсөн эгчийгэн олж уулзахаар ийн хүү хүлээж сум. Түүний хүсэл хайрын угталд тэврэлт ээжинхэн элгэн дэрхлэх гэсэн тэрл сайхан мөрөөдлийг нэвтрүүлгийн багийн хамт олон бид биелүүлэхээр зорж явна. Нэвтрүүлгийн оролцооч Авирмитгой төрсөн гэр бүлийн талаарх сургийг гаргаж чадсан дуулахад таатай байна. Харамсалтай нь Доломсроо огтод Должин хорвоогийн мөхсийг үзжээ.
Гэхдээ тунгадгүй үзэгч та бүхэндээ авир мэдван төрсөн эгч дүү нарыг уулзах болно. Бидэнтэй цуг байгаарай. TV8. Авир мэдийн хамгийн том эгчийг сэргэлэн өгтөө Галия гэдэг. Түүний хувьд 1963 оноос хойш Сэлэнг аймагт амьдарч байгаа юм. Биднийг түүнтэй холбогдоход Улаанбаатар хотод хүүгийндээ ирсэн байж таарснаар түүнтэй уулзах боломж олдсон юм. Би жихээсээ 8 болоо л да. Тийм тэгээ 8 болоогоос 4-ийн хүнд өгсөн байгаа юм. Манай ээж яв. Тэгээ одоо бол 4-үүлэн байх хэрэгтэй, нэг нь яг урхны орондоо буццаа одоо 3-уулах нь. Тэгэхээр Галиач би танд энэхүү загтлыг уншуулах хэрэггүй та бараг хэн бидэнд хандсныг мэдчихэж байгаа юм тий? Яг наадах чинь бол бас бодлоод байгаа юм. За хэнийг хандсан байх гэж та бодож байна? Би бол нэг эмэгтэй дүү болгонд байдгийг. За тэрийг юм болов гэж одоо таагаад байгаа юм. А тэгвэл хоёр эрэгтэй дүү маань нэг нь хар хооронд байх хэрэгтэй, нэг нь нутагтаан байна уу да. Уг нь бол нутагтаа хүнд өгсөн. нутагтаа аль нутагт вэ? Өөр хангаа 30 улсан манд. За тэгээд тэрийг бол ерөөсөө тэр хоёр эрэгтэй дүү юм сураг байхгүй байдгийг. Эмэгтэй дүүгэн болов гэж би сая тааж байсан чинь арай өөр болоо явчихлаа. Нутагтаа байсан дүү маань ер нь. Гэхдээ би хоёр нутагтайгаа тэр хар хооронд байгаа дүү тэр нутагтайгаа дүү хоёрын нэрийг хооронд солиод байгаа юм шиг байсан. Тийм. Та нас өдөр хэд үржин хэдэн оны хүн блэ? 50 он их. 50 оны хүн байна тийм үү? Таны төрсөн ичиг хэн гэдгийг ижиг тань? Долчин гэдгийг. Хиний долчин бэ? Боломсрынгийн долчин. Боломсрынгийн долчин. Тийм. За 50-аад онд аль нутагт хаагуур нутгалдаг байсан хүн? За 50-аад онд бол манай ээж бол ерөөсөн нутгаас нь дөнгөж гарч ирсэн юм шиг байгаа юм. За Уурангаагаас гарч ирсэн. Аагүй 50-аад онд бол гараагүй байсан юм байна лээ. Би нутагтаа гарсан юм байна лээ. Уурангаа дээр 30 ус гэдэг. За би танд тэгвэл хинээс загтал ирснийг бас харуулъя. За TV8 телевизийн 50 нэвтрүүлэгт 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдөр нэгэн загтал ирсэн байгаа. Энэ хүн бол одоо авир мэд авахтай Буян жаргал гэдэг хүүгээс ирсэн загтал байна. Сүүлд авир мэд нэртэй болсон байна. Өргөөснөөс хойш авир мэд нь өөрийн ээжтэй уулзаж байхгүй ба хүүгийн гэрэлмаар хандаж байгаа бөгөөд бусдыг минь хүлээж авч туссан нь өвдөл гаргасан авир мэд өгөхтэй байна. Авир мэдгаа гэж хүн бидэнд хандсан байна. За. Энэ дүүтэйгээ та уулзмаар байна уу? Уулзлага яах вэ? Ах トゥ усын одоо Авир мэдгаа өөрөө намайг хүрчлэгдэхэд 7 настай нэг ихч байсан гэж яриад байсан. Тэр их чинь та мөн үү? би л уулзаж байгаа юм л да. Дээр ганцхан ихчтэй юу? Тэг ганцхан ихчтэй. Ерөөсөө би л хамгийн айлын одоо эмэгтэй гэсэн том нэг ах байдаг гэсэн бас сураг байхгүй. Тэгээд одоо тэр мэдхгүй өстөө нэг байвал одоо Таны дээр ах байх тийм хэрэгтэй. миний дээр нэг ах байх хэрэгтэй. Хоёр эрэгтэй дүү, нэг эмэгтэй ингээд дөрөв хүнд өгсөн байхгүй юу? Би бол ерөөсөө дүүнэртэйгээ уулзаж чадаагүй ер нь мэдээ орсноос хойш тэр дүүгээл одоо над сургалаад байгаа дүүгээ чинь нэг галт харсан юм шиг байна. Тэгтээ бол одоо төрсөн мөс байхгүй зүгээр нэг 5-6 настай байхад нь харуулсан. Одоо бол нэг тийм хүн тийм байгаа байх гэж төрсөн байх. Авир мэдийн том эгч Галиан төрсөн дүү нараа хайж манай нэвтрүүлэгт хандах талаар хүүхдүүдтэйгээ эртнээс ярилцаж зөвлөлдөж байсан гин. Гэтэл түүний дүү авир мэдэнд төрүүлж манай нэвтрүүлэгт хандаж өөрийг нь олоод ирсэнд баярлаж буйгаан илэрхийлсэн юм. Миний өөр хүүхдүүд олон болохоор их сайхан. Тэгээ бид гурвчин гурвуулхнаа болохтойгоо зэрэг болсон. Тийм. Ямар нэг юм нөр бол их сайхан. Тийм. Аль нэгээр бол сайхан. Их өгүүлнээс ямар цагт илүү их дүүнэрээ өгүүлж их юм та? Ой хоёулаа хөөш. Ярууд. Тэрээс хойш айгүй үйлдэх.
TV түүхтэй сайраа яа тийм. Одоо харин тэр тавилын нэвтрүүлэгч яаж ийдэг юм бол тэгээ энэ охиндоо бол хэлээ нэг сая яг юундаа бол тулж хэлээгүй л дээ юу. Одоо бас яадаг юм бол ийдэг юм бол одоо тэгээд баахан энэ түүхтэй хөвдөд наанцаа нэгсрээ олж уулзаж чаддаг ч юм уу чаддгүй ч юм уу гэж бодоод байсан. Тэгээд тэр хар хориндоогоо дүү маань нэг тийм сураг гараад бурхны оронд явцсан гэн за тэгэл ер нь явдаг юм байлгүй дээ. Тэгээ хар та нар ярьлаа гэхэд мөн эмхтэд үү ярьсан байхгүй. Ерөөгийн сан гячход гэдэг. Тэрийг ярьлаа гэхээр өөрийн чинь биднээс юу нөвддөг болохоор яг танд юм ихтэй байдаг байхгүй. Зургатаар харж ирсэн гэсэн. Оо тийм үү. Яана тантай чи уулзсан тантай уулзахаа би таныг мэднэ гэж хэлсэн. Өөрөө ч бас мэдэхгүй л дээ чинь гараагүй шахуу байсан. Тэгээ таныг тантай уулз гэд би таны утасны дугаар муугарыг өгсөн гэд. Тэгээд тэрнээс хойш би төгсөд тэр маань усл байн утсаар асуугаад их чи яаж ийн уулзж ийн юу яаж ийн асууж ийн болоогүй илгүүдээ бүтэн хагасаа тэр чинь 5 дахь өдөр хэлсэн чи дөрөв чи. Бүтэн хагасаа тэр таарсан ажлын өдрөөл уулзах илгүүдээ гэд би тэгж хэлсэн. Тэгэхээр та хэд маань намайг тантай ирж уулзахаас өмнө аль хэдийн мэдээд авчичээ. Яг ийм хүн гэж гадарлаа гэж эмэгтэй дүүгэн юм болоо та гэж баг. Аврамдгаа бол өөрөө ярихтаа ингэж ирж ирсэн. Би дөнгөж түрүүд 7-оос 14 хоногтой хахад намайг өгсөн 95 гэдэг айл өгсөн гэж би аав ээж минь хэлжсэн. Жохон багтал хойд ээжийн минь яагаад намайг өгсөн бэ гэвэл би ээж манаас их ядуу дотруу амьдралтай байсан болохоор намайг өгсөн байх. Би тэр айлд үрчлэгдээд эхний хэдэн өдөр унтаж чадахгүй маш их уйлсан гэн. Яагаад уйлсан гэхээр эмчнэр өргөж гисэн аав ээж нь хүүхдээ уйлаад тахаар эмч дууднаа да. Тэгээд авчраа үзүүлсэн чинь цоо ирүүл хүүхдээсэн гэж байгаа. Тэгээ яагаад уйлаад байгаа юм лаа гэсэн тухайн үед одоо дээр үеийн эмч мэрэгд настангууд маань их л мэрэгэн хүүхдээ хүмүүс байдаг. Та үүдээ онгоолгоод өрхөөд та хаяагаас хөө энэ хүүхэд жаахан ядруу дотруу айлд өсч одоо байсан хүүхдээ наа. Тийм болохоор ингээд сэрүүн нөхцөлд унтаас орчжээ гэж хэлэнгүүт тэгээд өрхөөд таад ингээд яг тэр эмчийн хэлснээр яасан чинь 3 хоног янзын сайхан унтсан гэж байгаа. Тэгэхээр манай ээж их ядруу байсан болохоор намайг 10 буюу хүнд өгсөн байх гэж би бодож байна. Цоорхоо гэрт амьдарч байсан гэж ярьж илээ. Тийм үнэн. Симхи гэрт байсан. Би ч гэсэн зах зуухыг мэдж байгаа. Манай ээжийн маань ээж бас ядруухан ер нь миний гарсан ээж үлгэрээс ганцаараа юм байна л дээ ихээс. Далжингой. За хүний ганц ах юм байна. Хүний ганц ах. Тэгээ ятуу зүтүүд өссөн. Тийм симхигэртэй ямар сандаа би гэрийн завсраар хүртэл агаа ухаан орцсон байж яхтаа. Хоргол шидээл. Гөгшөө ээжигээ сүмөө хөөрүүлж яхан тэгдэг л байсан. Тэрийг бол сайн мэдж байгаа. Аваад болцсон шиг байсан. Тэр үедээ 80-ны сурцсан ч байсан юм. Угаасаа нэг жоохон саглаггүй дүү байдалтай байсан тэгэл. Таныг өгөхгүй гэж уйлж ирсэн гэж ярьж илээ. Би нэг бас хүн дөрөвтгөө алдсан гэсэн. За. Тийм тэгээд бас сарын дутуу гарсан юм хаашийн тэгээд тэр нутгийн эмнэлэгт гараад тэгээд нэг хаананд ингээл хадаастаа яваад нэг сар бол нэг хүнд өгөх гэсэн чинь тэр хүн айлч мэдсээгүү дам суургад үзүүлсэн юм уу айдын хүн биш танаа хүн гэ. Тэгээд намайг л өстөө өөрөө ирэхгүй чирсээрээ болгох гэсэн юм билээ. Тэгээд сүүлчийн 3-ыг л өөр дөр л өссөн л дөө. Далжингой өөрөө хүний ганц охин харин өр хүүхэд ачтай нар нь өнөрөгтгөн болон өргөжсөн байх шүү дээ тий. Хэдийгээр бөөнөрөө илэг бүтэн амьдраагүйч бүгд энэ тэнд андын хаацлыг тээж яваач насны эцдаас хүүхдүүд нь бие биенийг олж уулзах хувь тавилантай байжээ. Энэхүү хувь тавилангаас Далжингой маань тэнгэрээс хараад баярлаж суугаа байх гэдэгт итгэлтэй байна. Хавиргатай гэсэн бахта гарсан хамтаа бахта гүйлэн байх тал. Тэгээ яг нөө энэ хар хориндоо дүүгэн тэгээд яатсан бурхны оронд явцсан барьсан гэн жоо харуулцсууд арай эртхэн уулзж очихгүй яг эртхэн уулзж очиход цаг байсан л да яг чамдаагүй л дээ тэгнэ гэж бодоогүй би өөрөө яг өөрөө магадгүй гэж бодсон болохоор тэр залуу хүний хийгээд явчихна гэж яаж мэдтгүй. Тэгээд нэг хэзээ нэгэн цагтаа энэ хар хориндоо дүүнүү сургууль явуулж яагаад орчихгоо гэж л бодож ирсэн. Тэгээд надаас урд явчлаа да яг тэгээд аваарт орцсон юм байна лээ. Гэхдээ яхад одоо нэг өстө та бүгдийн хүчинд ингэж амьтаа хаагцлуулж уулзах гэсэн дэлгэл баяртай л байна. Одоо тэгээ сайн сайхан хороогийн сайн сайхан зэл явцгаажээ.
Тэгээ эрчтэйгээ уулзаад одоо тэгээ эрчим тэгээд 10 20 жил байна шүү гэж хэлж байна. Энэхүү эрэл сурал Эдрэтэ олон асуудал саад бэрхшээлтэй тулгарч байсан. Зорилгоо биелүүлэх үүрэг хүлээсэн нэвтрүүлгийн багийн хамт олон бид авир мэдийн төрсөн эгч дүү нартай уулзаж чадсан юм. Дүүний төрсөн ээж Дуламсран өвгтөө Должин нь 1925 онд мэндэлсэн. Уугуул нутаг Өвөрхангай аймгийн 30 сумын хүн. Авир мэдийн хувьд ээжийнхэн 34-ний жил дээр 5 дахь хүү болон мэндэлсэн. Харамсалтай нь түүний төрсөн ээж нь Хорвоогийн жамаар 1997 онд Тэнгэрийн орноо заларсан ч түүний хүүн төрсөн эгч дүү нартайгаа уулзах хувь ийхүү тохиож байна. Хагц харуусал уйтгар боник хүлээл хүсэл мөрөөдөл хүний амьдрал багын сансан сэтгэл хайр халуун тэврэлт элэг бүтэн гэр бүл эрэг уулзах мөч гэр дүр аз жаргал тэврэлт бүл халуун хайр хаан тэн амьдрал оршин тавилан нэвтрүүлэг. Нэвтрүүлгийн зорилго болсон одоо авир мэд тухайн гэр бүлийг бол манай багийн хамт олон бол хайгаад бас тодорхой хэмжээний сургийг бол гаргаж чадсан байгаа. Тэгээ бас та хэд бас энэ талаар дуулахаар ирлээ манай багийн хамт олон. Анх бол бидэнд Дуламсрангийн Должин гэдэг нэрэл хэлсэн тийм. Манай багийн хамт олон таны төрсөн гэр бүлийнхнийг бол олсон байгаа гэдэг энэ сайхан мэдээг дуулахад таатай байна авир мэд тухай. За таны ээжийг бол Дуламсрангийн Должин одоо бол байхгүй бурхан болсон. Таны эгч бол Эсмэнд инх тухай амьдарч байгаа. Таны эгч болон дүү нар Сэлэн аймагт одоо амьдарч байгаа. Хоёр хүнтэй айл түхэнд юу яачаал яасан юм бэ л да. Нэг хүнтэй нутагтаа үлдээчихэл, нэг хүнтэй бас нэг хүнтэй бас нутагтаа үлдээсэн юм байл та. Тэгэхээр энэ манай эгч байдаг гэсэн өргөмөл ээж нь хэрдэг байсан гэсэн. Чиний эгч байх хэвээр. Тэр үнэндээ нэр үсэн мэдхгүй ямар ч байсан нэг 7-8 хүүхэд байсан гэсэн. Би тэгээд боддог байхгүй эгч нь бол одоо гарсан байгаа хүн байгаа бах. Намайг байхад юм байгаа. Эгчтэйгээ уулзна гэж дандаа ярьдаг байсан. Уулзах хувьтай л байж гэж. Энэ баярын нөлөөс шүү дээ тий. Гэр бүлийнх нь 61 жилийн турш боо барьж үзээгүй, царайдсыг харж үзээгүй. Царайдсыг хараагүй. Тийм гэр бүл сургал байсан болохоос ямар тэр нэр энэ тэр нь байх гэж ястаа бодож байгаагүй. Тэгээ хүүхэд нь яг би аваагаа нэг юу яагаад гэдэг ихчтэй гэсэн уулзуучхаас ээж л байхгүй хаа гэдэг манай хүүхэд тэр. Үгүй яг вэ 90 гарсан бол бас уулзах тавилан байвал уулзах л байх ичтэйгээ. Уулзах тавилангүй яг ихчтэйг нь уулзчихвал зүгээр юмсан. Нэмэгтэй өнгөт их чинь бас илүү байдаг болтой. Манай хүүхэн дандаа ихчийг ярьдаг. 61 жилийн дараа таны хүсэл мөрөөдөл биелэх гэж байна шүү дээ. Уулзч үзээгүй гэр бүлтэйгээ та одоо тун удахгүй уулзах нэ. Тэр хүмүүсийнхаа сургийг гаргаж чадлаа. Тэр хүмүүс таныг хүлээж байсан гэдгээс дуулахад таатай байна. Таны ээжи төрсөн ээжи Дуламсрангуй Должингийн хүүхдүүдтэй загсан сүүлчийн захиас нь таныг болон таны нөгөө эрэгтэй дүүг олж уулзаарай гэж охтуудтай загсан гинлээ. Даавгүй ахын тэр нь. Тэгэхээр бас үзэгч олонтойгоо сайхан сэтгэлээсээ хуваалцвал болох болов уу?
лагчтай амд уулзсан хамгийн жаргал байлгүй яах вэ? Айлын ганц өргөмөл гэж улсууд ярьдаг байсан бол төрсөн их чи оржээ гэж ярих усуд мэдгүй. Гэх бод зэнч харуутаа нэг хинжээс. Оо авирч ихчтэй байсан юм биш тэгэж усуд ярих. 61 жил хүлээсэн гэр бүлтэйгээ удахгүй уулзна. Тэгэхээр таны хувьд яах вэ гэвэл бидээсээ анхаарад өвдөж болохгүй, хамаагүй сэтгэл санаагаа хямаргааж даралтаа ихсгэж болохгүй. Аль болохоор өөрийгөө тайван байлгаарай, элдв энзим битгий бодоорой, болж өгвөл шун бүтэн нойртой хоноорой. Хэдүүлээ аль болох эртхэн эгчтэйгээ, дүү нартайгаа, төрсөн гэр бүлтэйгээ уулзах нь шүү дээ. За баярлалаа. За ямар Энэ гайгуулж хичээд. Гой юу яхтаа den тэр гойонж яатчи 60 жил гэсэн. Тэ. Энэ хэдэн үлээжээ. Энэ өвтний байдал чигээр дагтах. Тиймээ тагтах. Тэгэхээр юу итэл жод дотроо бол. За баярлалаа. Тэгээд хэдүүлээ хамтдаа Сэлэнгэн нутгийг тун утахгүй зарих нэ. Тэгээд тэр болтол та хоёр маань инх тун сууж байгаараа. Дулам сүрэнгийн должин 11 хүүхэд төрүүлсэн. Түүний 4 хүүхэд бурхан болсон байна. Гэхдээ орчлонд үлдсэн 7 хүүхдийн 5 нь 61 жилийн дараа анх удаа бие биетэйгэн уулзахаар Улаанбаатар хотод цугларлаа. Талны нэвтрүүлэгтэй хандгаа ирэх үзэж та бүхэндээ маш их баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамгийн чухал, хамгийн оргил хэсэг буюу уулзалтын хэсэг маань тун утахгүй тохиох гэж байна. За сайн явж гин үү та? Би энэ гайгүй юу? За буугаараа өрмөдгөө. Би танд нэг үүрэг өгснөө дөө. Санаж гин үү? Уулзах юм нь сайн унтаж амрах ёстой шүү. Нойргүй онж болохгүй шүү гэдэг үүрэг даалгавар өгсөн дөө. Сайн унтаж чадуу. Таанса. Яраа өглөө ягаад ч болсон бодвол догдлоод байгаа юм шиг байсан би бодож байсан. Өглөө ивц сэрэлжхэн догдлоод 6 бодлоо босаараа нөө явах болоогүй юм уу гэдэг байсан. Тэгээ би бас өгнөөс ихчийг тэг олсон гэхээр их бачимдаад байгаа юм болоо гэж бодоод. Аримтгаа таны томогч Галиагч маань Улаанбаатар хотод байгаа болохоор хэдүүлээ Сэлэнг аймгийн 90 сум руу явхаа болоод Улаанбаатар хоттой уулзалтаа хийхээр болсон байгаа юм шүү. Тэд өмнө нь уулзаж байгаагүй ч гэсэн тэднийг ээж должингийн алтан хэвлий хүн холбоо холбосон нь лавтай. Тэдэнд уулзах хувь тавилан тохиосон. Үзэж та бүхнийг нэвтрүүлгийн оролцогч Авирмын дахынхаа төрсөн дүү нартаа уулзалж байна. За миний хувьд бол анх эхлээд яг Авирмын тухайн төрсөн гэр бүлийг бол хайжгаад хамгийн түрүүнд тантай холбогдсон байдгийн тэ наран цэцэгч. Хизээ өдөрнөөс ирв. Би чинь яарад нэг яг яарад тэгээд нөгөө 5 дахь өдөр ирсэн. Тэгээ энэ чирээсээ нэг нойр хөрж өгөхгүй бас айгүй хэрвээ юу энэ тариад ирсэн мэдэхгүй ч гэсэн бас догдолжтэй. Айгүй сонирмалт юм хэлээ. Тэгээ ахтайгаа уулзсан. Тэгээд ерөөсөө мэдэхгүй штэ. Царайгийн чарж байгаагүй. Би ч манцуутай багт манай ээж нэг өнгөрөхөөс нэг 2-3 жил юм. Миний хувьд ах байдаг шүү л гэж ах байдаг гэж хэлжсэн. Тэгээд жоохон байхад нэг айлын хөвгчүүд хурж ирэл нэг ах нь хурж ирэл гээл яхаар надад нэг ганц ч гэсэн ах байсан бол даа л гэж боддог ус. Одоо ах хараад ирсэн. Тий. Тэгээд би бас хүргахтайс хүргах маань тэгээд бас өөдөлөө тахт би ах хүнийг доодохгүй болох юм дээ гэж аяг бодож ирсэн. Ингээ ахтай болсонд маш их баяртай. Тэгээд бас айгу бэлдээ тэгжилэндээ гэсэн яг ингээ толгондоо яг ингээ яхаар бас хэлэх бас олддог юм байна. Гэхдээ яг ахтай болсондоо маш их сэтгэл хөдлөж जैन. Тэгээ би
дагуулад ороод ирэн тэгээд ингээ бодож ирсэн чинь дагуулж орж ирэх болгоо айгүй гайхсан яг дагуулж яаж байгаа юм бол та гэж бодсон. Ямар сони юм бэ? Уулзна гэчихэд болцоодохгүй хаваасаад ирж байгаа юм л та. Айгүй 61 жил хүлээсэн юм чинь та хэд маань нэг 6-7 минут хүлээж болно үсттэй. айгүй сони байна харин. Тийм үү 6 минут. Айгүй тэгээд За ахын алдар нэр хэн бэлээ? Одоо их хөтөөр гэдэг. Их төрөө? Октөөр. Их октөөр. Хамгийн бага нь уу? Тий. Утхан. Яарал догтлол үрээд рүү. Тэгэл. Ах нас өдөр хийдэрч байгаа лээ. 52. 53. Хамгийн дөрөв үзэлч юмдаа баярын мэндгээ. Маш баярлаа. Олон жил уулзааг байхтайгаа царайхан чараагүй би мэдгчөө. Манай ээж надад ямар агчин байгаа шүү гэж хэлцэгч байсан. Манай талигаас ах л байсан. Тэгээд тэнийг л мэдэн тэнээсээ л дээр агшаахтаа гэж мэдчихгүйсэн. Яатас гинт гарч ирэх нөгөө гайхалтай. Аливаа хүний амьдралын хамгийн том аз жаргал гэдэг бол элэг бүтэн аз жаргал. За би та бүхнийг бас зовоогоод явах уу? Ах トゥ нарыгаа уулзуулъя. Ичтэй манаас дэндүү их адилхан байгааг үзэгчд маань анзаарч байгаа. Амьдралын үндэс нь аз жаргалтай элэг бүтэн гэр бүл юм. Тэд өмнө нь хүүхэд байх үедээ гэр бүл болж өрх тусгаарлахдаа ажил амьдралын их далай буцалж байх үедээ ч хамт байж чадаагүй. Тэгвэл өнөөдөр настан буурлууд маань инхүү гавьяаны амралтаа авсан энэ цаг үед учран золгож байна. Таны дараагийн төрсөн дөө наран цэцэг. Сайхан уу. хамгийн ахтан дөө. Гурван дүүгийн минь хүнд өгөөд нэг ахын минь хүнд өгсөн байгаа юм. Тэгээ тэр ахын гэн бол би нэг багтаа нэг муухан мэддэг байсан. Яг надтай адилхан байна энэ ах ирж байна гэдгийгсэн яаж мэдж байгаа өөр зураг авсчих юм билөө гэдэг. Эмчлийн цагаан эрхчлийн цагаан сар буюу өхөр жил 2021 оны цагаан сараар одоолаа шинэлгээ сайхан байна. Хүний амьдрал гэдэг бас л сонирхол талантай шүү галегч. Тийм ээ. Дөнгөж төрөөд 7 хоноод айлд өвчлөгдсөн хатуутэйгээ таниуд 61 жилийн дараа уулзлаа. Таны ижийг хэдийгээр уулзаж чадаагүй ч та дүүнэртэйгээс уулзлаа шүү дээ тий. Тэглээ. За тэгээд түрүү таны багдуу наран цэцэгч маань хэлжсэн ээж минь 13 удаа төрж исэн. 13 хүүхдээс яг одоо энд хааны жил болгон төрсэн дүүнэр нь нийлээд 5 гэр бүлийн төлөөлөл бол цугласан байна. За тэгээд миний ойлгосноор бол одоо 3-ыг өвчлүүлээд нэгийн төрсөн эцэг дээр нь бол үлдээсэн гэж байгаа. Тэгээ бидний олж мэдсэн мэдээлэл болон таны мэдээллийг бол нэгтгээд 2 эрэхтэй маань бурхан болжээ гэж би ойлгоод байна. За эрдэнэт нэг эмэгтэй дүү маань урчлагдсан. Хамгийн том ах маань 1940 оны хүн байх хэвээр. Тэр хүн бас хаашаа урчлагдсныг гэж мэдэхгүй.
байгаа тий. Тэгээд бусад хэд маань бол уулзлаа тэцээс бас үзэж байгаа олцгүй. Яг бид дөрөв ингээд дөрөлөөс одоо сайхан бас эргээд дөрүүлэн боллоо хэдийн насурднаад мөнхийн усыг уусан ч гэсэн одоо бол сэтгэлдээ сайхан байна. Тавилан нэвтрүүлгээ хамт олон баярлж байна. Одоо дахиад ч уулзалтгоо гэж ахичлаа ах шиг байна. Тэгээд эдэн дүнэртэй яг одоо сайхан амьдарч байгаа амиа бодвол сайхан амьдарч байгаа хувьд бол би дотроо баярлж явдаг. Ээж аав маань тэнгэрээс харж яваа. Миний ээж аав тийм мууч юм биш. Тэнгэрээс харж өр хөвгтүүд ийм сайхан явуулж биднэрээ тэнгэрээс харж уулзуулж байгаад нь бас ээж аавдаа баярлж л байна. Таны ангирт маш гайхалтай олон тэмдгүүд харагдаж байна. Алдар тэхийн 1-р одон, 2-р одон, за дархан бэр, сайхан ээж, хүндэт ээж гэсэн маш олон тэмдгүүд харагдаж байна. Энэ бол таны энэ насны хамгийн том гавьяа шагналууд шүү дээ, тий. Би нэг гэрээсээ гарахдаа гэнт нэг өдөр нэг би нэг дээдлээс 2 дахь үеийн цуг байдаг юм да. Цугч явах айл байдаг. Хөдөө биш яг төв дээр юм байдаг. Тэр манай хэдэн малтай тэгсэн нэг хонд явах. Та хэзээ явах гэж юу гот руу гэл. Хэзээ ч яах вэ гэсэн чинь маргааш явах юм өхөр тэгээ. Тэгээжсэн чинь тэгвэл чи над юун дээр маргааш явна гэж тавьчих. Би маргааш явъя. Зар тавьчих гэсэн чинь байхгүй энэ баяа хараад гот руу явдаг юм бүгд байхгүй. Өвчтэй юм чи яат юм бэ. Тэгвэл болчихгүй би маргааш бирж унаагаар яваад дарахаар суучих юм чинь гэсэн чинь. Тэр ороод юм уурлаад та явах гэлээ. Намааг л орхиод явах. Томоо одоо 50 хүрэх гэж байна. Тэгэхээр дургу хөрөг гинт. Хин юмнуудаа аваад чи яад. Үдэл яваад гадна дотн дээл яваад готоор нэг жоохон хэдэн хөхтэй хитий өрөө гэж бодоод тэгээд энэ дээл аваад гарсан байхгүй юу. Тий. Санаанд гараад ирсэн. Санаанд дээл аваад гарсан чинь харин Санаанд Улаанбаатар хотод дүүтэйгээ уулзлаа. Тэгж бодоод тэр хөөгөө манаас гавьяаж иж л байгаа. Ээжигээ зүгээр яв гэж тэгсэн юм дээл авахтаа мунтаа тэгэл уцаа сольж яваад явах байсан мэт. Энийг авчрахгүй л байсан байх та. Таны хоёр охин унтаа өгж ирчихлээ. Чамбагаас бисаа сууч гэсэн. Яг их тогтолдог юм байна. Ер нь их тогтолдог. Хийсэн. Гэхдээ болдог бол ер нь таануудаас урд газрын мэдгэд очих байсан ч гэсэн бодол орж л байсан. Тэгээ ямарсан дээр хаана энэ готод л байдаг гэсэн хаана байдаг. Тэгээ энэ готыг яаж мэдэх вэ тэгээд би өчтөр энэ тэгээ гадагшаа гараад тэр гүүр хүрээ дээд доод гүүр хүрээ тойрч явахдаа хэлж ирсэн. Хаах нь энэ ханны цаач байгаа юм билээ. Манай хөргөх тоглоомчлаа. Манай энэ одоо энд байгаа том окны хөргөн. Ээж энэ ханны цаана байна гэж штэ. Та орох юм уу ямар ч тоглож байсан. Улаанбаатар хотод ирсэн зорилгоо биелүүлжлээ наран цэцэгч те. Ахтайгаа уулзчлаа. Хизээ нутаг буцгаа. Нэг 2 хоног л. Ахыхаараа нэг айлгч аваад тийм ба. Дотор ах бүх юм аваад лалгацсан гэж бодож байгаа. Ярих хэлэх зүйл их байна уу? Зарим нэгээс нь цохост ордол болох болоо. Болгүй яах вэ? Ээжийнхээ талаар болон ээжигээ захиж хэлжсэн үгийг хоолой. Би хайргүй болоод тэгээ амьдралын хэлгээр ах дүүрээс чинь салгасан. Хэрвээ ахтайгаа уулзвал ээжигээ уушлаарай гэж хэлээрэй. Тэгжсэн. Ээжийнхээ өмнөөс ахтайг таслаа. Тэгээд тийм уушлаарай хаа. Эндэл гэж хэлсэн. Холны тайны үйл чэжиндээ хадгалсан тий. Ингээл тий. Ингээл автосан хоолндаа юм хоолны хоолндаа ч гэсэн. Тэгээд миний ахт явсан болоо өдөөч яваалаа. Би харж ингээ байнг ингээ цааж яв. Ямар ч байсан би таньдаа л гэж бодчихсон. Тэгээд ингээд ер нь годомжийн таарал таних л юм шиг санагдсан. Сая орж ирэн. Гэхдээ аяа бодлаа хоо. Ирээ тавилгын нэвтлэг байгаа бол бид нар ингэж уулзаач өгөөч. Та тавилгын нэвтлэг хамт олон бол гэрэл маш ихээр ажиллаж байна. 16 хоногоос л ихтэй орчмоор санагдаад ихтэй үнсэлмээр санагдаад тэрүүмэл санагдаад үнсэхгүй болохоор яга үнсэхгүй байгаа юм бол даа гэж бодоод тэгдгээс нь одоо бүр том ахтай болсондоо маш их баяртай. Тэгээд маш их баяртай наа. Маяг сэтгэл өндрөөс өндөр байна. Тэгээ яг хугацаа ингээд ойртох тусам айгүй сэтгэл яадсан юм лээ. Урдуулсан
За тэгээд тань аз жаргал эрүүл их сайн мөхний хүсье өрөө. Өнгөрсөн 61 жилд энэ хугацаанд ахтайгаа хийж чадаагүй, ярилцаж чадаагүй олон зүйлүүдээ ижийнхэн захиазгаас ахтаа уламжлах олон хоног өдрүүд жилүүд та бүхэнд байгаа. Тэгээд та нартай аз жаргал хүсье. Баярлалаа. За. Таныхаа нь хизээ үед болсон юм бэ? 2002 онд. 2002 оны 4 сарын 28-нд. Одоо доороосоо 2 дахь нь юм биш үү те? Хоолоо хол тавдраар өнгөрчихсэн. Хоолоо хор тавдраа. Улаан хор тавдраа. Амьд байхдаа би ахтай ах маань ингэж хүн өрчлөгдсөн энэ гэж мэддэг байсан уу? Юм ам ярьдаг байсан уу? Тийм байсан. Тийм хичтэй л юм байна. Ахтай гэж үтэй. Хэлж ярьж байгаагүй юу? Хичтэй гэж ярьсан. Манай хатам ээж гэсэн ярьж байсан. Чи хичтэй дээр чи насаа гэж байгаа. Чи гурван хичтэй байх шүү гэж ярьжсэн. Тэрнээс бол Та энэ тухай сая л мэддэг үү ер нь? гин сая харин нэг ажиллаж явж байгаад энэ нараа ихч над руу зулгаад энэ дүүрээ 50 нэвтрүүлэлт орох гэж байна. Чамайг авч яваа гэж. Тэгээ бас нойр гэхгүй. Өглөө яагаад ч хэрэг болсон. 2 цаг дурдаад өглөө 5 цаг дахиад сэрцээ. Тэгээд яваад чи ямар ч удаа явдаг юм гэрээ чинь. Хоол энэ. Аяг л хурдан явмаар санагддаг. Хөргөн ах явдаг. Дугуй өнгөрч байгаа юм гэмээр байгаа чинь. Таны хантай адилхан байна уу? Адилхан байна. Их төстэй байна. За энэ хактер ахын маань хувьд хамгийн бага нь. За үлдсэн ганц нь байсан одоо хоёулаа олчлаа эргэтэйгээсээ тий. Тэглээ. Эрэгтэй хүмүүс маань эрчүүд маань ер нь сэтгэл хөдлөлөө дотгошоо жахан нуучаад байдаг. Таны хувьд сая яг юу болов? Би ч анзаарсан ч хөө. Тэгээд ямар хинтээ адилхан вэ гэхэд хараасаа очлаа. Манай талиур ахтаа л их адилхан. Талиур ахтаа. Манай ээж ямар дээр ахтаа гэж хэлээгүй. Огт хэлж байгаагүй юм уу? Тэгээд талиур ахтаа л та ер нь ихч нараасаа бас сонсож байгаагүй юу? Нэг юм эрэгтэй байдгаа гэдгийг би сайн сонсоогүй. Ихчийн ер нь шаа эрэгтэй хүн байдаг гэж том ах л том их миний дээр нэг ах байд юмар гэж нэгтгэжсэн. Тэгэл тэрийг сонсож тэгээд биш ах байд юм гэж сонсооч. За сонсоогүй мдээгүй ах маань гараад ирлээ. Уулзлаа. Сэтгэл яг энэ дотор одоо яг юу бодогддөг юм бол одоо томлолтоо сайн юм хэлж чадах ч. Хоёрын маань хувьд бидэнд хандсан хүсэл мөрөөдөл биелж энэ цаг мөчид төрсөн гिचтэйгээ төрсөн дөнөртэйгээ уулзлаа. За хүмүүс 30 удаа харгалзан удаа би нөлөөд төрсөн гэрэлтэй уулзсан. Масаа манай студентууд ихтэй уулзсан заалгуулсан. Их надад их яа. Дүн заалгын шүү. Тэгчихсэн. Би өвгнийхээ ихчийг олоод өгч юмсан. Олон жил мөрөөддөг байсан. Тэгээ яах вэ? Таныхаа төрсөн гижийн сүлжээ та сонссон Хан сая. тэгсэн. Тэрэн дүү баярлалаа хот бас амьдралд сайн тэм хуутай явдаг хорвоо. Би эдний ээжийг уусаад их ядуу хүн байсан гэдлээ л гэдэг байсан. Эдгээр должонгой хүүхдээ хүн тгсэн ч гэсэн хаа хамаагүй хүн тгсэнгөө төрсөн нутаг ууласнаа даатгаа төрсөн нутагтаа үлдээгээд явсан байх шүү дээ тий. Тэгээ манай энийг өвдөөд бас батхдах нэртэй байсан юм билээ л дээ. Тэгээ өвдөөд нэр өгсөн манай өвөө байгаа юм. Тэгээ би өвгнийг заримдаа хөргөндөө би тэр сайжруулдаг байхгүй. Чамайг авир мэдгийг чамайг манай зэтээс шүүгээ чи чамд нэр өгсөн бөгөөд гэл би дандаа тоглоо мэддэг байхгүй. За баярлалаа тэгээ.
Аргалын даварилсан, малчны гэртэрсэн, Африкээр нутгаа, үлгиймэн гэж боддог, зэнхэр манан цонглсон, алсын браштай, цэлгэр сайхан нутгаа, сэтгэл батан маргад, үлээж байгаа салхин, нүсэж байгаа юм шиг, өршөөлтэй жимгар, илээч байгаа юм шиг, нэрнгээ сайхан санахад, элэг зүрхэм дагдаж, хосгүй бэрийн дэлмс хоёр нүдийн бүрхнэ. Ахта зэрэлжээ. Илүү яг хоо өршөөлтэй чинь тань гар энэ цаг мөчид өөр хүүхдүүдээ элбээд хэдийгээр яг та бүхний манд иргэд хажуудтан суугаагаас дээрээс та хэдийнхэн гарын толгойг те илээ сууж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та хэдийн маань хувьд нэгэн ихийн хэвлээд бүрлдэж өөр өөрсдийн гэсэн хувь талангаар хамтдаа өсөж чадаагүй ч гэлээ энэ олон жилийн дараа уулзлаа. Олон сайхан түүхүүдийг хамтдаа бүтээх он жил цаг хугацаа та бүхэнд минь байна. Та бүхэндээ бүгдэнд нь аз жаргал, эрүүл энх сайн сайхан бүхний хөсөө өрөө авир мэд ах маань одоо цаашдаас ганцаардахааргүй олон сайхан дөөнөртэй, бэхжтэй гэр бүл маань ингээд олуулаа боллоо шүү дээ. Тэгэхээр өвдөж болохгүй шүү. Биеэсээ бодоорой. Тэгээд та бүхэндээ аз жаргал, эрүүл энхийг хүсье. Бүгдэнд нь урт насалж удаан жаргаарай. За баярлалаа үзэгчдээ. Та бүхэнд зориулан бэлтгэдэг тавилан нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энэ хүрээд өндөрлөж байна. Бид энэ удаад 61 жилийн дараа ах トゥ нарыг уулзаллаа. Тавилан нэвтрүүлэгтээ хамтайсан эрхэм үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Дараагийн дугаараараа эргүүлцлаа. Баяртай.